засгийн газрын бүрэлдэхүүн зөвхөн орж ирж байгаад бол жоохон харамсаж байна. Уг нь бол бүтцтэй бас өөрчлөлт хийж болохгүй байсан байх та гэсэн асуудлыг өмнө ч гэсэн дурдж ирсэн. Тэгээд тэр яг л хуучнараа орж ирлээ л дээ. Тэгээд яг засгийг тогтвортой байлгах ёстой гэдэг нэг ийм шалтгаан хилээд байх юм. Гэтэл тогтвортой байх нь чухал юм уу? Үр ашигтай, үр дүнтэй, ялангуяа энэ эдийн засгийн хүндрэлтэй үед чухал юм уу гэдгийг уг нь нэлээд тийм дэнслэх ёстой байсан санагдаад байна л да. Тэгээд одоо жишээлбэл реформ хийн гэдэг чинь ерөөсөө энэ засагт бүтэц оруулах гэж би баг ойлгоод байгаа шүү дээ. Тэгээд тэрийг дагсан тэр том бүтэц тэр аяараа хөдөлж эн чинь дөрвтэй өөрчлөлт төрийн албанд орох болов уу гэж уг нь бодоод байгаа юм. Тэгээд та бол бас нэлийн уг нь реформ хийх үз ийм хүн гэж таныг бол одоо олон нийт дүгнээд байна. Жишээлбэл одоо 96-аас би өмнө хэлжээс 2000 оны хооронд ажиллаж исэн тэр яамд хэд чинь жишээлбэл боловсрал, соёл тэгээд тэр одоо хүнтэй холбоотой яамны чи ерөөсөө гэгэрлийн яам гэдэг нэгэн яам. Тэгээ энд хүний үнэт зүйл, хүний хөгжилтэй холбоотой зүйлүүдийг нэг. За одоо дэд бүтцийн хөгжлийн яам гингүүд нөгөө зам тээвэр, нөгөө барилгах хот байгуулалт, нөгөө элчим хүч гэдэг. Эдрийг нэг яам болгочих ийм уул нь бүрэн боломж байсан юм аа. Тэгээ та харамсалтай энийг бол хийсэнгүй. За хоёрдугаар энд нэг судалгаа байна л да. Одоо 226 мянган төрийн албан хаагчдаас 32.8% буюу 74 мянган хүн удирдах албан тушаал хашиж ийн гэж байгаа юм. Тэгэхээр энэ бүтэц ингээд энэ янзаараа цаашаа хэдэн хувь нөгөө 9% гэдгийнхаа дагуу зөвхөн 9% нь одоо өөрчлөгдөөд тэгээд цаана дахиад нилээдгүй хувь нь бол нилээд олон хувь нь тэр чигтээ удирдлагын төвшөнд ажиллах нэ гэдэг ийм харамсал бас төрж байна. Тэгэхээр энэ удирдах албан тушаалтнуудынхаа тоог цөөлөхөөс энэ ажил чинь бас эхлэх юм шүү. За яг давхарцсан бүтцийг янзлна гэж байгааг нь бол ойлгож байна. Тэр бол мэдээ зөв. За 3 дугаарт нөгөө мега төслүүд энэ хөгжлийн бодлого тэр чигтээ буюу засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр явна гэж хэлж байна. Тэгэхээр энэ дотор чинь нөгөө 14 мега төсөл хэмээх үлгэр маань тэр чигтээ үргэлжлэх юм уу? Энэ үлгэрээ одоо дуусгах юм шүү. Энэ үлгэрээ дуусгаад ерөөсө хамгийн чухал тэр эрчим хүчний тэр нефт боловсруулах газрын тосны үйлдвэр тэ одоо энэ хоёрыгоо төлхөө илүү ач холбогдол өгөөд бусад тэр 10 орчмыг нь одоо болиулдаг ч юм уу. Нэг ийм маш төвтэй өөрчлөлтүүд хийхгүй бол яг ингээд хуучин засаг, хуучин ажилтайгаа тэр чигтээ зууралдаад үлдэх ийм одоо зураг харагдаад байгаамаа. За бас нэг асуулт. Одоо энэ нөгөө ажлын байр нээлттэй байгаа хүн ирдгүү гэдэг нэг асуудал байнга яригддаг. Тэгэхээр та хэд орчим мянган ажлын байран дээр хүн очихгүй байгаа юм бэ? Энэ талаар тоо баримт байна уу? За тэгэнгүүт нөгөө төрийн албан хаагчдын тоог цөөлнө гэдэг байгаа чинь нөгөө тэнд байгаа хүмүүс нь За баримт гишүүнтэй бол санал нэг байна. Энэ төрийн албаны шинтгэл бол удирдах албан тушаалтнуудыг цомгтохоос эхэлж байгаа гэж хэлж болно. Жишээлбэл эдийн засгийн хөгжлийн яамд 28 газар хэлцээний даргатай болсон байсан. Энийг одоо 50%-аар цомгтох үүрэг өгсөн. Засгийн газрын анхны хуралдаанаар бүх сайднарт үүрэг даалгавар өгч одоо энэ давхцал гаргадаг, ард иргэдийг чирэгдүүлдэг, давхцсан энэ орон тоонуудыг 2 дахин бууруулах чиглэл өгсөн. Энэ үндэсний хороо төчгсөн тэр. Одоо би ганцхан жишээл яагаад энэ яамдын тоог нэрийг өөрчлөөд ингээ бужигнуулахгүй байгаа юм бэ гэдэг дээр би ганц жишээл. Ингэнгүүт бүх бодлого бужигчд юм бэл. Жишээлбэл эрчим хүчний яам дээр 5 толгойтой болсон байсан. Хариуцлага эзэнгүй, дэлбэрэлтийн шалтгаан олддгүй, хариуцлах субъектгүй. Ингээ хараад үзэхэд одоо 1987 онд анх 5 жилийн төлөвлөгөөнд Багнуур цахилгаан станц байгуулах гэж төлөвлөж ирсэн билээ. Тэрнээс орж ирээд нэг яам солигдох болгондоо за Багнуур дээр цахилгаан станц барих шахаад 5 толгой дээр цахилгаан станц барьна гээл. Сүүлд нь хонхорд барьна гээд сонон бисэд биш тэрний өмнө сайд дээр. За хонхорд барьж ирсэн шалгаруулсан концепт шалгаруулсан явж ирснийг Багнуурт өрнө гэдэг ахаад концепт шалгаруулж явж ирснийг ахаад өөр газар барьна гэдэг. Ингээд нэг сайд гарах болгондоо Монгол улсад одоо 5-6 газар соль цахилгаан станц баригдаагүй. Энийн үр дүнд яаж ин жилд одоо 200-аас 400 сая долларын цахилгааны төлбөр гадагшаа төлөгдөж энэ мөнгөөр цахилгаан станц барьчих байсан энэ 10-20 жилийн хугацаанд ингээд яам солигдох болгонд нэр усан солигддог, томордог, жижигэрдэг нэг сайд ирээл энэ болсон хүчний бодлогч төр яам томор жижигэрхтэй асуудал биш бодлого доктортой байхаас гадна хариуцлагатай байх нь их чухал байгаа. Тийм учраас бидний хувьд энэ яам газар хэлцээний тоог баруулах үүргийг өгөөд бүх яамд өөрсдөөс эхэлсэн. Уул нь шин сайд нар чинь одоо эхний засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр 6 дугаар сарын 20-ны өдөр эхний хуралдааны тэмдэглэлээр
яамны зохион байгуулалтын бүтцийг орон тооны хязгаар 100 хүртэл бол 150 хүртэл 7 150-аас дээш бол 9 газартай байна. Газар хэлтэй. Маш том банхаас одоо 28 газар хэлтэй яам болсон байсан ингээл таахан бодолт. Энэ бүхнийг бол энийг ингэж зэгцэлж байгаа. Тийм. За ингээд энэ нэг жишээ. Өөрөөр хэлбэл даргааны тоог цөөлснөөрөө ард иргэдэд дарамт чахал чирэл учруулад байдаг баахан гарын үсэг, баарын хувийн бизнесүүд учирдаг дарамт чахалтыг цөөлөхийг зорж байгаа. Түүнээс биш энгийн одоо төрийн албан агчтай бол аль болох тогтвортой ажил бол цалин өс нэмэгдэл урамшууллыг олгож хариуцлагатай ажиллаж чиглэгдэнэ. Одоо томилогдоогүй орон тоонуудыг хадгалнаа. Улсын их хурлаас 9 хувиар бууруул гэсэн юм тогтоол чиглэл батлагдцсан. Тэрнийг бас нэг талаас хэрэгжүүлж байна. Энэ хүрээндээ тоосч үзэх юм бол одоо 10 яамтай байсантай дайцуу тийм олон хүнийг дарга нарын тоог цөөлж ийн. Одоо үндэсний хороод зөвлөлүүд 28 үндэсний хороо зөвлөл маш олон давхардал хийлтэй байсны ганцхан яруу цод жишээг нь би жишээлбэл эрчим хүчний яам дээр хэлж штэ тийм ээ. Эрчим хүчний үндэсний хороо, эрчим хүчний яам, зохицуулах хороо, агентлаг, эрчим компани гэдэг маш олон давхцал бий болсон байсан. Эднүсийг л давхцлыг арилгаж зэгцэлж байгаамаа гэдгийг би сонцолж хэлмээр байна. Энэ бусад асуудлаар тантай бол 100% санал байна. Мэдээж заавал реформ бол бас одоо ингээд хүмүүс таалагдах гэж яамдын тоог нааш цааш болгосондоо биш. Үйл ажиллагааныхтай, арга хэлбэрийнхтэй хамгийн гол нь ард түмэнд ойрхон, ард түмэнд дээлтэй тэдэндээ үйлчлдэг хүмүүсийн төлөө хүнтэй хамтарч хүний оролцоог хангаж шийддэг тийм арчилсан реформ хийхийг бид зорж энэ бүрэлдэхүүнийг өөрчилж байна. Түүнээс биш нийтээр нь хомглон халаад биш төрийн албаны аттестатчлал явуулна. Ширэл гişүн нэмэлт тайлбарыг. Тэг их хурлаас баталсан энэ хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын хуулиар бол өөрөө эдийн засгийн хөгжлийн яамны зорилго болын нэгдсэн бодлогуудаа хангах чиглэлтэй мэл. Тийм учраас гадаадын хөрөнгө оруулагч тэр төр хувийн хөгжлийн түншлэлийн бодлогоч тэр зөвшөөрлийн сангийн бодлогоч тэр худалдааны бодлогоч тэр өөрөө эдийн засгийн хөгжлийн яам дээр байдаг нэгдсэн бодлогууд нь энэ утгаараа бол газар хэлтсийн тоо бол хариуцж байгаа чиглэлээр их олон байдаг. Тийм ч учраас эдийн засгийн хөгжлийн яам бол анх ингээ байгуулагдж байсан. За тэгээд энэ удаа бол мэдээж одоо засгийн газар дээр одоо юм хэмнэлтийн бодлого явж байгаа учраас чиглэлүүдийг нэгтгээд чиглэлгийн шинжилгээ хийгээд газар хэлтсийн тог бууруулах арга хэмжээнүүдийг бол авахар ажиллаж байгаа. Эдийн засгийн хөгжлийн яамн дээр бол Гантөмөр сайдын үед бол шинжилгээ ухааны бодлого нэмэгдэжсэн. Энэ утгаараа шинжилгээ ухааны бодлогын газар нэмэгдсэн. Бусдаар бол өөрөө нэгдсэн бодлогод учраас чиг үүргээрээ бол олон хариуцах ажлууд байдаг. Тэр утгаараа газар хэлтсүүдийн тоо бусад яамтай. Яг энэ нөгөө маш том бас нэг зорилго ардны удаа л да нөгөө манайх чи нэг талдаа ажилгүйдэлтэй нөгөө талдаа ажиллах хүчний дутагдaltaй болцсон юм сонин орон байгаад байгаа юм билээ шүү дээ. Тэгсэн мөртлөө нөгөө ажиллах хүчнийх нь хэдэн хувийн төрд байгаад идэг. Тэгээд тэр төр дээр дөрвтэй цомгтгол 9 биш бараг 20 30 хүртэлх хувийн цомгтгол байдаг юм уу давхардлага арилгаж байж сая тэр хүмүүс чинь нөгөө бусад дутагдаад байгаа салбар руу очих. Ингэжээс нөгөө хөдөлмөрийн зах зээл чинь баланстай болох гэдэг маш том юм бас нэг реформын шинжтэй уг нь ажил хийгдэх хэрэгтэй байгаад байгаа. Тэгэхээр одоо бол ер нь чилээсэн 3 жил байна. Тэгэхээр та уг нь доктортой ажиллая гэсэн бол дөрвтэй шинжилгээр ажиллаа эхэлсэн бол энэ олон нийтийн таашаалыг ч гэсэн хүртгэхээс гадна асуудал чинь тулгамдаад байгаа энэ бүх асуудал чинь нэг зөв голдрол руугаа уг нь ороод тэгээд цаашаа зөв платформ дээр юмнууд чинь явах байсан л гэж би уг нь хараад байгаа юм л да. Тэгээс магадгүй эн чинь яг ингээд олон нийт бол ер нь юу өөрчлөгдсөн ингээд байгаа байхгүй юу? За ер нь шинжилгээ ухаан дээр суурилсан хөгжлийн бодлого, төлөвлөлт, төсөвлөлт, мониторинг гэсэн энэ цикл дээр л ирэх ёстой. Ер нь энэ хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын хуульч гэсэн ийм л зорилготой. Тийм учраас эдийн засгийн хөгжлийн яам бол нөгөө эх оны төсвийн төсөөллийг ч гэсэн үүн дээр суурилж боловсруулдаг, төсөө үргэлж гэсэн боловсруулдаг. Тэр мега төслүүд дээр гэхэд эдийн засгийн хөгжлийн яамнаас бол бид одоо мега төслүүдийг макро эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ, төслийн бэлэн байдлын үнэлгээ, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, санхүүжилт их үүсвэргээд 4 чиглэлээр үнэлээд одоо 14 мега төслийг бид та бүхэн танилцуулна. Жишээ нь 4 төсөл одоо эхэлсэн байгаа. Санхүүжилт тодорхойгүй 5 төсөл бол одоо байгаа. Тэгээ дээрэс нь төр хувийн түншлэлээр хэрэгжүүлж болох зарим төслүүд гээд ингээд бид нар яг энэ 4 чиглэлийн үнэлгээгээр үнэлээд заримыг хойшлуулах арга хэмжээнүүдийг аваад эхэлсэн ажлуудаа үргэлжлүүлэх гэсэн ийм
төлөвлөлтөө бол та бүхэнд бас танилцуулна гэж.